За боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн судалгааны баг Хөвсгөл аймаг дээр ажиллаж байна. Бид нар сар орчим ажиллах ёстой. Тэгээд шинэ эдэр сум их уул сум дээр хүүхдийн хөгжлийн онцлогооны чиглэлээр ажиллаад Мөрөн хотод ирээд 3 сургууль 3 цэцэрлэгийнхаа багш боловсролын удирдах ажилтнуудаа хамтарч ажиллаад байна. За манай багийн энэ Мөрөн хотод ирсэн зорилго юу вэ гэхээр Хөвсгөл хүүхдийн 4 2025 гэсэн энэ томоохон ажлын гараан дээр боловсролын газрынхаа хамт олон сургууль цэцэрлэгийн багш нартай хамтраад 900-аад хүүхдийн таны мэдхүү нийгэмшил бие бэлтрийн чадваруудыг хэмжиж сорил дээр ажилуулад байна. Тэгэхээр энэ ажлын маань гол гарах гэдэг үр дүн юу юм бэ гэхээр 3-аас 17 нас болгон дээр нас болгоны хүүхдүүдийн таны мэдхүү нийгэмшил бие бэлтрийн тодорхой чадварууд ямар байгаа юм бэ? Ямар чадварыг бид нар багшлгуугаар дамжуулж дэмжих шаардлагатай байгаа юм бэ гэдгийг тодорхойлж эх хичээлийн жил төдийгүй ойрын 5 жилийн хугацаанд Хөвсгөл хүүхдийн дүр төрхийг тодорхой болгохын тулд ямар чадваруудыг дэмжснээр Хөвсгөл хүүхэд үндэсний хэмжээнд бусад аймаг Улаанбаатарын хүүхдүүдээс илүү давуу талтай байгаа юм бэ гэдгийг гаргаж тавих зорилготой энэ томоохон ажил дээр бид нар Хөвсгөл аймгийнхаа багш боловсролын салбарынхантайгаа хамтарч ажиллаж байна. Бидний энэ удаагийн томилтын ажил бол Хөвсгөл аймгийн засаг дарга Төмөр Баатрын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа. Тэгэхээр Монгол улсад боловсролын салбарынхан өөрсдөө асуудлаа тодорхойлоод хэрэгцээгээ гаргаж ирээд улсын төсвийн хөрөнгөөр судалгаа шинжилгээний ажлууд агуулга арга зүйн олон ажлуудыг хийж явдаг. Энэ ажлын нэг онцлог нь юу вэ гэхээр орон нутаг аймгийн засаг дарга өөрөө санаачлаад хөрөнгө мөнгөний асуудлыг шийдээд манай Хөвсгөл аймгийн хүүхдүүдийн дүр төрхийг тодорхойлж өгөөч гэд энэ чиглэлээр үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил хийдэг баг хамт олонтой хамтарч ажиллаж байгаараа нэн сонирхолтой байна. Миний хувьд боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд 30 жил ажиллах хугацаанд аймаг өөрөө санаачлаад хүүхдүүдийнхээ хөгжлийг онцлуулаад тодорхойлоод судалгааны чиглэлээр хамтарч ажиллаж байгаа анхны ажил дээр орж ирлээ. Тэгээ энүүгээрээ бол Хөвсгөл аймгийн оюунлаг ард түмэн тэр дотроо аймгийн удирдлагуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.